Учрал дарааг дэмжиж байгаа. За нэг хэдэн зүйлийг бас захиж бас хэлье. За нэгдүгээр түн шалтгааны маш их зэгтэй үед томилогдож байгаа. Нэгэн яралтай одоо энэ түн шалтгаан нэгэнт одоо ойлгомжтой. Сөөрөн учраас бүх юм хөдлөх юм бас эрсдэл байгаа. Тийм учраас энийг дагсан иргэд аж ахуйн нэгж байгууллагын хамгаалах төлөвлөгөөг бол одоо маш оновчтой шуурхаа одоо нийгмийн хамгааллын болон энэ сөрөг одоо үйл ажиллагааны эрсдлээс хамгаалах төлөвлөгөө бол одоо яаралтай оруулж ирнэ гэж бодож байгаа. Тэгээ энийгээ бас төр олон нийт иргэд нийгмийн түнш байгууллагуудтайгаа маш сайн ярилцаж оруулж ирээрээ. Тэгвэл төрийн нэг шийдвэр гардаг нөгөө талд нь одоо янз бүрээр улс төржиж чандах юм. Хэд одоо ингээд хаварчин зунжангаа улс төрчсөөр хагаад одоо бас ажил хийлэхгүй ийм зүйлүүдээс тулгарх хэрсэлтэй очиж бас дахиад зориуд энийг хэлж. За хоёрдугаарт та бас түрүү нэлээд ярьлаа энэ бүтэц зохион байгуулалт гэдэг нэг гоё нэрийдлийн дор нэг төрийн албыг бид нар ч одоо тэгэл нэг тодорхой хугацааны давчимжтал дуусгаж байна да. Үнэхээр чадaltaй мэдлэгтэй зарим хүмүүс нь бол яадгүй вөхөр за нэг төрд байхын хооронд төр зүр ашиглаад авъя тэгээд нэг сурж авъя скул нэг виз хүртэл нэг ашиглаж аваад явъя гэсэн л нэг ийм хандлага руу явчих бас эрсдэл байгаа. Тийм учраас бол энийг бол бид нар бол урт хугацааны одоо бодлогын хүрээнд төр доктортой ажиллаа хийж чаддаг, шуурхаа хийж чаддаг, уураг тарих болсон хүмүүсийг бол одоо цааш нэтгэл үнэмшил өгөх энэ тал дээр бас нэлээд анхаараарэ гэдгийг бол хэлнэ. Мэдээж засгийн бүтц бол тодорхой хэмжээгээр хөдөлж таарах байх гэдгийг хэлмээр байна. За 3 дугаарт нь иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх тал дээр хүлээлт бас их өндөр байна. За бид нар чи энэ жил боловсролын жил, за эх жил эрүүл мэндийн жил гэдэг байдлаар нэг хоёр суур салбарынхаа цалин хөлсийг нэг хөдөлгөөд авъя гэдэг үүднээс ажилласан, дутуу алсан могоо шиг орхисон. Энэ одоо хамгийн түрүүний асуудал болж орж ирэх байх. Цалингийн бүтцийн хувьд одоо өөрчлөлт болох ч гэсэн одоо цаашдаа шинэ хуучин нэр томьёо бодож олоод шинэ цалин, хуучин цалин гэх янз бүрийн байдлаар нэг төр зур аргалаад ингээд өнгөрөх ийм шийдвэрүүдийг цаашд битгий гаргаарай гэдгийг бол одоо хүсмээр байна. Үнэхээр одоо зарим зүйл байгаа бол үннээ хэлээд за нөгөө талаар зөвхөн цалингаас гадна одоо энэ төрийн албаа хаагчийг авч үлдэх тэр орон сууцны хөтөлбөр гэдэг зүйл дээр бол нэлээд их ярьлаа. Одоо яг нэг үйлхэд хичнээн төрийн албаа хаагч хизээ яаж орох юм гэдэг зүйл хүртэл бас маш тодорхойгүй байгаа байна. Энэ тал дээр бол одоо ялангуяа хөдөө орон нутагт одоо сая дөнгөж сайхан надтай нэг Монголын хамгийн зах хязгаар нутгийн нэг сумын эрхлэгч орж ирээд ярьлаа. 5 багш дутуу хими хичээл ороогүй одоо 4 жил болж байна гэж байна. Тэгэхээр тэр сум эмч байхгүй. Тэг гэх мэтчлэн энэ зүйл дээр бол тэр орон сууц нийгмийн хамгааллын асуудлыг бол маш тодорхой одоо болгож дуншиж байгаа одоо энэ хөтөлбөрүүдэд маш ойлгомжтой болох зүйлийг хийгэрээ гэдгийг захимаар байна. 1 минут нэмээд авч дуусгах болоод. За 1 минутаа сонгоё. За тэгээд танхимын бүтцийн хувьд за мэдээж одоо салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн ийм хүмүүс нь байх нь зүг бах уу. Олон хүн бол одоо сайд болох гоё гүйлдэж л байгаа бах. Гэхдээ одоо сайд болно гэдэг бол нэг талаар бол тухайн салбарынхаа асуудлаас гадна бусад салбаруудтайгаа уялдаж ажиллах ийм одоо хариуцлага маш чухал байдаг. Доороо одоо магадгүй хавар гэдэг юм ойр хотынхоо цуглуулчаад эсвэл зөвхөн өөрийнхөө тойргийг нэг малс хийгээд ингэ яваад байвал нэг явцгүй. Таны одоо нэлээд том дүр зургийг харж байгаа ажлыг бол одоо хамтаа ачаа үрээд зарим үед одоо өөрийгөө золиослоо ч гэсэн ингээд зарим зүйл дээр хойшоо суугаад нийтлэг эрх ашигын төлөө явж байгаа бас ийм баг бүрэлдэхүүн бол чухал байх гэдгийг бол хэлмээр байна. Тэгэхээр ард түмний ярьж хэлж байгаа зүйлийг мэдэрдэг, зөв аргалаад өнгөрдөг биш, ерөнхийд нь ярьцдаг биш. Тийм одоо багаар одоо бүрдүүлэрээ гэдгийг бол хүсмээр байна. За санал хэллээ.